Өнөөдөр шудраг хүслэн хэрэглэгчдийн төлөө газрын дэргэдэх мэргэжлийн нэгдсэн холбоотын зөвлөл Эрдэмийн их сургуулийн багш эрдэмтдтэй уулзаж хямралыг даван туулахын тулд сэргэлтийн бодлого шийдэлд судалгаа шинжилгээнд хамтарч ажиллахыг хүссэн юм а. За анх дугаар форумын үр дүнд шин сэргэлтийн бодлогоор жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллах болсонтой холбогдуулан эхнээсээ судалгаатай суурьтайгаар хандах хэрэгтэй гэж тэд үзлээ. За өнөөдөр бид нар яагаад энэ судалгааны их сургуультай хамтарсан хүрээнд уулзалт хийгээд байна гэхээр ерөн зүгээр энэ судалгаа шинжилгээний үйл ажиллагаанууд хийгээд үзэхэд Монгол улсын эдийн засгийн бүтэц ер нь алдагдчихсан хэлбэртэр байгаа. Бүтцээ дагаад төрийн тодорхой хэмжээний захиргааны байгууллага буюу төрийн бүтэц өөрөө тодорхойлогдох ёстой байтал 1990 оноос хойш бол төрийн бүтцээ дагаад бусад юмнууд нэгддэг болцсон хэлбэртэр явж байгаа. Энийг бол бид нар энэ Монгол улсын гол хөгжлийн садаа буюу гацаа хөгжлийн гол хоош нь татж байгаа хэлбэр гэж ойлгож байгаа. Тэр утгаараа Эрдэмийн их сургуультай хамтраад энэ эдийн засгийн бүтцтэй холбоотой томоохон хэмжээний судалгаа шинжилгээний ажлууд хийгдсэн байгааг хэрэгжүүлэх, цаашдаа нэмж хийх ёстой ажлуудыг бол хийх. За энэ хүсэлтийг эрдэмтэн судлаачид хүлээн авч илүү бодиттой үр дүнд хүрэхэд анхаарах хэрэгтэйг онцоллоо. Ингийн тулд жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих шинэ хандлага, систем хэрэгтэй гэж үзсэн юм. За мөн эргэцэн орчны уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй гэлээ. Өнөөдөр энэ шинжлэх ухааны түвшин ямар байна тухайн салбарууд гэдэг тийм ойлголтыг бид өгөхөд бол өгөх хичээн бүгдийн ч өгч чадахгүй л дээ зөвхөн ер нь бол би бол өөрөө математик хүн учраас арай жаахан абстрактны талаас нь эдийн засгийн процесс хардаг шигсэн ер нь зөвхөн тэрний үр дүнд гарч байгаа хэрэглээ судалсан үр дүн бол хэрвээ зөв асуудал зөв тавигдах юм бол рекомендацих экспертизийг үнэлгөх юм байдаг учраас бид нар бол ялангуяа асуудал дэвшүүлж байгаа салбартаа ажиллах юм бол шинжлэх ухаанч гэсэн хожно гэсэн ийм талаас нь би ингэж ойлгож байна л да. Нийгмийн өмнө хүлээж байгаа хариуцлага бол тодорхой өөрийн гэсэн бүтэц одоо шинж төрхтэй шаардлагатай. Түүнийг хангасан үзүүлэлтийг нь одоо нийгмийн хариуцлагын индекс гэж нэрлээд индексжүүлж идэг. Тэр индексийг хүрсэн одоо тэр байгууллагуудыг төрн буцаагаад одоо юу гэдгийг санхүүжилтээр дэмжих үйл ажиллагааны дэмжих тийм бодлого хэрэгжүүлж идэг байх ёстой байхгүй юу? За бусад орнууд ч эдийн засгийн шин сэргэлтэд эрдэмтдтэйгээ хамтран суурь судалгааныг эхлүүлж ажиллаж байна. За судалгаа шинжилгээгүй асуудлыг бодитоор нь үнэлж дүгнээгүй бодлого зорилт үр дүн таарах учраас одоо илүү нухацтай цогцоор нь үзэх хэрэгтэй байна. Ягаад одоо Эрдэмийн сургуулийг сонгож байгаа гэх юм бол одоо судалгааны их сургууль тийм ээ. Тэгээ судалгаа шинжилгээтэй аливаа асуудалд одоо хандъя. Тийм болохоор одоо энэ эдийн засгийн шин сэргэлтийн бодлого бас одоо явж байгаа. Түрүү дагсан 40 гаруй хуулийн өөрчлөлт явж байгаа. Тэгэхээр бид нарт одоо маш олон төрлийн ажил явуулж байна. Зөвхөн энэ хууль биш. Ер нь одоо Монгол улсын эдийн засаг яаж цар тахлын өмнөх үеийн эдийн засаг дээр очих вэ? Яаж одоо доктортой цааш нь хөгжих вэ гэдэг тийм ээ. Тэгэхээр Эрдэмтэн одоо профессор докторуудын маань бол одоо судалгаа шинжилгээ маш чухал байхгүй. Тэгэхээр эх 7 хоногоос бол одоо эрдэмтдийн баг байгуулагдана. Одоо ажлын хэсэгтээ эх 7 хоногоос эрдэмтдийн ажлын хэсэг байгуулагдана. Тэгээд цаашлаад бол бид нар эрдэмчлэгээний баг хурлаа хийн. Гэх мэтлэн одоо маш олон ажлуудыг төлөвлөсөн явж байгаа л да. За хоёр тал зөвшөөрсөн дараагийн удаад шин сэргэлтийн бодлогод тусгагдах судалгаагаа ямар төвшөнд хэдий цар хүрээг хамруулан гол ямар асуудлыг шингээх вэ гэдэг талаар хэлцэх болсон юм а. За ингэж байж судалгааны ажлын цар хүрээ хөрөнгө мөн үр дүн тодорхой болох юм а.